Тэгээ би хувийн эрхчлийнхээ хүмүүст хандаад бас нэг ийм уриалга гаргаж байна. Аман засгийн газарт ч гэсэн хэлүүлж байна. Бусад хүүг яах юм бэ? Ломбардаас одоо хүмүүс зөндөө юм зээлцсэн байгаа. Банк бус санхүүгийн байгууллагаас юм зээлцсэн байгаа. Тэр хүүн явж байгаа. Энийг болиулж болдгоо юм уу? Тэ. Энийг одоо энэ дээр арга хэмжээ аваач. Одоо энэ банкнаас зээл аваагүй хүмүүс нь тэгээд ямар хүмүүс юм бэ? Хаанаас нь энэ Монгол улсын хаанаас нь гарсан хүүхэд юм бэ? Урдаас нь гарсан хүүхэд юм уу? Араас нь гарсан хүүхэд юм уу? Яагаад ийм алга үзээд байгаа юм бэ? Бусад одоо бас хүү мүү байгаа шүү дээ энэ хүмүүс чинь тий. Тэр ломбард гэдэг чинь мөн одоо банк бус санхүүгийн байгууллага гэдэг чинь бас ингээд аль биесээр үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тентхийн зээлийн хүүг яагаад бууруулахгүй байгаа юм бэ? За надад бол одоо ломбард болон банк тий бусад юмнаас ямар нэгэн одоо тийм зээл байхгүй тий. Би энийг энэ хүмүүсийн төлөө хэлж байгаа шүү. Бусад хүүгээ бас адилхан тэглээч. Энэ дээр хүмүүсээ давлгаалцгаа. Миний уриалгыг дэмж бусад хүүг тэглээч. За хоёрдугаарт одоо өвөл болтсон халаалт эхэлсэн. Энэ олон ресторан, бар, зочид буудлууд бүгдээрээ хаалттай. Аж ахуйн нэгжүүдийн байрууд бүгдээрээ хаалттай. Тэнд ажил явахгүй байгаа. Тэгсэн мөртөө дулааны мөнгө төлнө. Тэ. Тэгэхээр энэ 20 хоног ажиллаагүй бараг бүтэн сарын дулааны мөнгийг төлмөөргүй байна. Засгийн газраа энэ дэр арга хэмжээ аваач. Энэ хөл хориогоос ч болоод компаниуд үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Тий. Тэгэхээр тэр дулааны мөнгийг төлмөөргүй байна. Ард иргэд төлмөөргүй байна. Бизнес эрхлэгчид үйл хөдлөл хөрөнгөтэй хүмүүс төлмөөргүй байна. Тий. Энийг болиулаач. За мөн одоо газрын төлбөргээ байж байгаа. Одоо ингээд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй мөртрөө одоо ингээд энэ газрын төлбөрийг төлнө. Тий. Энэ төлбөрөө тэгээд болиулж болдгоо юм. Энэ бизнес эрхлэгчид чинь жижиг дунд бизнес эрхлэгчид чинь одоо ингээд бас адилхан хохироод явах юм уу? Тэр жижиг дунд бизнес эрхлэгчдийн буруу биш үсттэй. Энд чинь давагдшгүй хүчин зүйл шүү дээ. Тэгэхээр дулааны төлбөрөө болмоор байна. Цахилгаанаа болмоор байна. За бусад төлбөрүүд бас байна шүү дээ. Энэтэй уялдаж гарч байгаа. Тэ. Тэр одоо үйл хөдлөлийн татвар байна. Тэ. Үйл хөдлөлийн татваруудаа одоо яах юм? Тэ. Үйл хөдлөх хөрөнгөө ашиглаж чадахгүй байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэ. Энэ 20 хоног ядах та. Тэгэхээр энэ хүмүүсийг чи одоо харж үзэж болтгүй юм уу?